Амьдрал үргэлж час жаргалаар хүрэн Амьдрал үргэлж сайхныг авчирдаад Амьдрал үргэлж духураар баян Тийм болохоор амьдрал үргэлж сайхнараа Амьдралыг хайрлаж аль сайхныг олж харж явцгаая Яг одоо инээмсгэл баярал Амьдрал үргэлж сайхнараа Амархан сайн байцгаана уу эрх мэдэл сонсогчдоо. Радио шинжилгээ 107.5 амьдрал үргэлж сайхнараа уран бүтээлчийн цаг нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн танхимд Take Off хамтлагийн гишүүд маань хүрэлцэн ирээд байна. Та бүхэндээ ирсэн зочдоо танилцуулъя. Take Off хамтлагийн ахлагч Сүгч Аргал энэ хамтлагийн одоо гишүүн Наран Гэрэл Бацолбоо нартайгаа өнөөдөр би ярилцсанаа. Тэгэхээр би тэдийн уулзж байгаа шалтгаан их сайхан гэрэлтэй гэгээтэй гоё шалтгаан юм. Ер нь төрсөн өдрийн баяр гэдэг бол угаасаа нэг тийм жилд ганц болдог, хүлээдэг тэр дотроо ой гэдэг бол одоо баяр-баяраа сонцгоо юм байдаг. Та бүхэн маань хамтлагаараа 15 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байгаа. 3 сарын 1-нд Take Off хамтлаг 15 нас хүрчихжээ. Тэгээ хамтлагийн үед миний бодлоор эн чинь бас нилээ ахмад дэвтэр болоод байна шүү дээ, тийм үү? Би тэгж ойлгож байна. Тэгэхээр мэдээж энэ үед одоо аливаа төрсөн өдрийн нэгэн айдал өмнөх сайхан дурсамжуудаа сэргээдэг, ирээдүйн сайхан одоо төлөвлөгөөгөө ярьдаг, боддог ийм заншилтай тийм учраас хэдүүлээч гэсэн дурсамжаа сайхан сэргээ. Тэртээ одоо 2004 оны 3 сарын 1-нд Take Off хамтлаг яаж үүсв гэдгээс яриагаа эхлэх үү. За, юуны өмнө эгчтэйгээ бас ойрдоо уулзааг юм байна. Өдрөө мэнд. Мөн сонсогчтой энэ сайхан өдрөө мэндийг хүргье. Тэгэхээр таны хэлснээр сайн төрсөн өдөр ойн баяр гэдэг бол мэдээж монголчууд бол нэг энэ тоог их бэлгшээдэг тийм ээ. Тэг шойтой жил гэж нэг ярьдаг шүү дээ. Улсын баярч тэр ямарваа нэг ойгоор нэг тэг шой 5-аар юм уу тэгээр төгснө тэг шой гэж нэг сайхан тэмдэглэдэг шүү дээ. Өргөн үрээтэй. Тэгэхээр Take Off хамтлагч гэсэн ингээд 15 жил болцсон. Тэгэхээр энэ тэг шой тохиож байгаа учраас бас энэ тэг шойн жилийнхээ хүрээнд бас олон ажлыг төлөвлөсөн явж байна. За тэгэхээр нэрээ бас нэг мэдсэн чи 15 жил өнгөрцөн байна гэхээр одоо цаг хугацаа ямар хурдан өнгөрсөн юм бэ гэж бас одоо ингэж бодож байна л доо. Take Off хамтлаг 2004 оны 3 сарын 1-нд за бид нэр анх одоо UB Pulse-ийн дэргэдэх хамтлаг байлаа. Тэгээд хамтлагийн маань нэрийг бол одоо манай Баясүг өгсөн. Яг бол Take Off гэдэг нэрийг өгье гэж хат бол нэг тийм бууж өгөхгүй их сонин. Ер нь орчууд бол та хэд юу гэж орчуулж байгаа юм бэ? За бид нар бол Take Off гэдэг үг чинь бол өөрөө яг газраас тасрах, хөөрхөр, хөндөрөх гэсэн. Тий, одоо нөгөө онгоц монгоц. За бид нар бол яг бүр монголчлоод махчлаад бид нар бол дивжин дээшлэх гэдэг утгаар нь бодож явдаг даа. Яг гадаад нэр нэг бодлын хүмүүсийг амархан хүрдэг, сонин содон байдаг. За нөгөө бодлын бас жоохон шүүмжил дөртөөд идэг тийм ээ одоо ахмадуудаас заавал гадаад нэр өглөө гэж. Ер нь энэ нэрний ачаал бүгд их өндөр байдаг гэж ярьдаг юм байлээ. Одоо ижи аав хүүхдээ нэр өгтөө яадаг үлээ тийм ээ. Тэрийн Take Off гэдэг нэрээ та бүхэнд одоо энэ утга хувьд бол аргагүй одоо газраас хүндэрүүлсэн үү? Энэ нэрнийхээ бэлгийг юу гэж бодож явдаг вэ? За, энэ нэрнийхээ бэлгийг бол бас бэлэгтэй нь бол их гоё бэлгшэнэ. За, тэгээд ер нь ингээ бодох чинь бас яг 15 жилийн цаанд чи бид нар бас 4 цомогтой тий. 4 цомгоод авралаад авахд л ер нь хүндэрчж байгаа газраас. Тий, гэдэг шиг ер нь яг тэгээд одоо чи ингээл бүгдээрээ сайхан өнөр өтгөн болсон байна тий. Ер нь яг вэ тэгээд бүх талаараа ер нь сайхан дэвжин дээшилсэн байна гэж бодож байгаа. Ер нь энэ тэр үед та бүхэнтэй хамт ямар хамтлагууд байгуулагдаж ямар одоо дуучид гарч ирж байла тэр үеийг дурсъя да. Ямар үе байсан бэ? За миний яг одоо санджаагаар бол одоо яг бид нарыг 2004 онд яг хамтлага байгуулж яхад бол тэр үед яг boy band хамтлагийн одоо юу гэдгийг те яг одоо камертай хамтлаг гэдэл яг 10 жилийнхаа ойг ерөнхийдөө хийгээд бас одоо завсарлах хэмжээнд те номтас хамтлаг бас яг 2004 оноос эхлээл те дуучин дэлгэр мөрөн бас ганцаараа ингээд уран бүтээлүүд тэгэл яг boy band хамтлаг бол тийм одоо байхгүй болж исэн гэх нь хаашаа те ерөнхийдөө бол уран бүтээлийн бас тусалгаа энэ ийм нэрл гарч ирж таарлаа л да манай хамтлаг маань тий тэг яг тэр үед бол одоо яг Free-Zone хамтлагч бас бөөндөө юм хийхгүй те ер нь хамтлагууд маань ингээд нэг тийм жоохон зөксөн байдалтай орцсон байсан үед бид нар яг энийг манай сүхөө маш сургагоор анзаарч энэ сэмхийг ашиглаж тэгээ яг нөө тохироо их гой бүрдэж тэр үед тэгэл яг одоо за хэдүүлээ нийлээд ингээд хамтлаг байгуулъя те тэр үед ч бас сонгуулж болж ирсэн Тэр
үед эд яг сонгуульд хамтлагууд их орцдог байсан уу юу? Ер нь бол нэлээд олон хамтлаг дуучид байсан. Гэхдээ яг одоо тэр үед бол одоо яг take off гэж бас нэгэн тийм шинэ өнгө төрх аястай өөртөө гэсэн стилтэйгээр гарч иж чадсан болов уу гэж бас боддог. Тий. Сонгуульд оролцсон гэ буруулжлээ. Сонгуулийн сурталчилгаан тийм ээ. За яг одоо ингээд хамтлаг, аливаа хамтлаг гэдэг бол олон хүмүүсийн одоо ааштай, зантай тийм ээ. Олон төрлийн одоо орчинд өссөн ийм хүмүүс нэг ийм хамтлаг болоод хамтдаа ажиллаа, уран бүтээлээ, бараг амьдралаа хүртэл ингээд тийм ээ. Хамтдаа ингээд аваа явахад бол асуудлууд байдаг байх гэж бодож. Энэ бол тийм амар биш байх л да. Тийм ч учраас магадгүй аливаа хамтлаг нэг тийм өсөлтийн үе, уналтын үе тэгээд нэг хэсэг одоо тардаг. Эсвэл бүр тусдаа гоцлон дуулаач болдог тийм ээ. Иймэрхүү замууд бол байна. Яг take off-ын зам ямар байна вэ? Та бүхэн маань хэдийгээр ингээд дунд нь амралт аваад тийм ээ, урт хугацааны амралтуудаа аваад ингээд эргээд одоо 15 жилийн дараа дахиад ингээд хамтаа тоглож байгаагийн хувьд энэ хамтлагийн одоо өнөөдөр бөгөөд маргааш ямар байх вэ? Хамтдаа ингээд байгаал ах уу? Дахиад та бүхнээс 20 жилийн ой, 25 жилийн ой гарч ирэх үү? Эсвэл өөр одоо бас бодол санаануудтай болцсон байгаа юу? Ер нь бол аливаа нэгэн хамтлаг байгуулагдаад маш олон жил хамтдаа сайхан уран бүтээлүүд хийж хүмүүсийн одоо ард түмний зүрх сэтгэлд одоо тий үнэхээр одоо хит болох ууц хэмжээний тийм уран бүтээлүүдийг хийх гэсэн тийм зорилготой анхнаасаа ер нь байгууллагахдаа айгүй тийм хүсэл эрмэлзэл мөрөөдлөөр дүүрэн ер нь бол байгуулагддаг гэж ойлгодог. Тэгээ бид нар бол яг ингээд бүрстөө яг тэдэн жилийг хамтдаа явна гэж энэ төр бол яг одоо хоорондоо бол ярьж байгаа. Гэхдээ нэг зорилго байгаа мэдээж. Олон сайхан хит уран бүтээлүүд хийж маш гоё том тоглолтуудыг тавьж ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн тийм хамтлаг болъё гэдэг тийм одоо нэгдсэн юм зорилгын дундаас ерөнхийдөө хамтлагаа байгуулж олон сайхан уран бүтээлүүдийг хий гэсэн тэрнийхээ зорилгын дунд өнөөдөр хүртэл бас 15 жилийнхаа ойг бид нар тэмдэглэх хэмжээнд бас өнөөдөр ирсэн байгаа болов уу гэж ойлгож байгаа. Гэхдээ ариун нэг чинь түрүүний хэлдэг бас үнэн л те. Янз бүрийн ингээд ааш арын шинтэй одоо тусдаа ингээд ус мэдээж бас ингээд хамт байгаад эн чинь бас зүгээр нэг түрүүний таны хэлдэг шиг нөгөө бүх юм ингээд холбогдчихж байгаа шүү дээ те. Тэгэхээр чи нөгөө нэгээд яг ажлын цагаар цугтаа байдаг хүмүүс бол бас өөр өж магадгүй баг. Тэгэхээр эн чинь ингээд өдөр шөнөгүй ингээд цуг байгаал ингээд яг өстой нэг хэсэг юм гоё ориглоо бол те. Нэг хэсэг бүгд гоё ингээд нийлж ингээд зарим хэсэгт бүр ингээд дөрөв тишаараа суучих ч юу байна. Тэгэл ер нь хамтлагуудын хувьд ингээд ийм нөгөө 15 жил одоо 20 жил одоо манай мундаг ах нар байна шүү дээ тий. Одоо өчнөө олон жил тий ингээд харангийн ах нар маань ингээд тэр эдгээр ингээд бас тэд нар ч гэсэн тийм үе байсан л байгаа тийм ээ дөрөв тишаа хэдэн тишаараа суучдаг ч юу байсан бох ингээд одоо ингээд цаг хугацаа яваад тусам улам ингээд бүр ингээд сайхан ойлголцоод тэгэл бүр за одоо энэ маань ингэж хэлнэ энэ ингэж хэлнэ ойлгомжтой ингээд бүр л илүү гоё болоод идэм болоо тэгэхээр одоо ингээд 15 жилийн энэс цааших маргаашийн хувьд ингээд ярихад бол яг бид нар тийм үе дээр ирсэн учраас тийм бүр л ингээд сайхан нэгтрэл ингээд цаашаа ингээд юм аяг явах болох гэж бодож байна. Яг нөгөө нэг дурлал тосууд шиг урд урдаасаа биш жинхэнэ одоо хайртай хүмүүс шиг нэг чигээр хагцгаацсан. Тийм. Энэ бол цаг хугацааны бас нэг тийм юмыг сорилыг бас даван туулсан ийм нэг хамт олон баг байдаг байх л да тийм ээ. Гэхдээ бид дөр бол бие биендээ маш их хайртай. Ягаад тэгэхээр одоо эргээд ер нь гэд бас харахад бие биендээ хайртай байж ээж тий энэ олон бас цаг хугацаа энэ олон уран бүтээлүүдийг хоорондоо ярилцаж одоо энийг шинэ уран бүтээл ийм дуу хий гэдэг ч юм уу бас ингээд хийгээд яваад байгаа юм бид нар бас айгу онцлох хууштай гэж хардаг. Тэгэхгүй зарим хамтлагууд ч юм бол мэдээж нэг гарч ирээл нэг 2 3 жил ч юм уу 4 жил болчоод тэгэл ер нь тэгэл бараг тараал байхгүй болоод шинэ уран бүтээл хийхгүй ингээд явс. Зарим нь бүр хамтлаг болох гээд мөрөөдөөд ч хамтлаг болж чадахгүй ч бас тийм одоо тохиолдлууд байдаг. Бид нар бол ямар ч байсан take off гэдэг нэрээ тий ард түмэндээ бас ингээд хүлэмжшж өргөдөө уран бүтээлүүдээ хийгээд бидний дуунд одоо залуучууд маань дуртай байгаад бидний дуугаар бас нэг хэсэг амьсгалж бидний дуун дээр хайр дурлаа холбож ингэж байдагт маш их баярлагдав. Тэгээд одоо дөрвөн цомог гэдэг бол бидний хувьд бас нэлээд чамлахааргүй амжилт гэж бид бас бодож байгаа. Тийм. Дөрвөн цомог гэснээс за энэ олон дуунуудынхаа хийт одоо дуунуудынхаа түүх болгон төрсөн одоо тэр үе болгон бол өөрийн гэсэн сайхан дурсамжтай байдаг нь ойлгомжтой. Энэ дундаас хэдүүлээ нэг ганц дууг нэг бүтээлийг онцлоод дурсъя гэж бодож байна. Яг чухам юугээрээ бусдаас тийм онцлог өвөрмөц байсан бэ? Ер нь тий тэгэл одоо ч гэсэн ээж аваад идгэлдээ хүмүүст бүх дундаа хайртай гэл. Тий
Тий. Одоо ч гэсэн тэгэл take off хамтлаг гэхээр цасан дээр гэдэг дуу бол яг бүр салшгүй болбоод нэрийн удас гэдэг шиг тийм байдаг. Тэгээ энэ дуугаа бол энэ дуу чинь бас ер нь цаашд ингээд бидрийг за юм ингээ уран бүтээлээ гаргаад яаж болох юм бэ те? Гоё урам авах бүр цаашаа ингээд нэгтгэж өгөх, ташуурч өгөхөд маш их тийм нэмэр нөлөө болсон тийм уран бүтээл байгаа. Тэгээд яг одоо энэ дуугаа бол онцолж ярих хэрэгтэй байна те. Миний санаж байгаагаар 2004 онд энэ дуу маань гараад маш богино хугацаанд хийх болж чадсан байдаг. 2004 оны ерөөсө 12 сарын 23-нд бид нар дуугаа бичүүлээл 24-нд клипний зураг авахлаа. Тэгэл хийт ингээд тухайн үед чи хийт те. Одоо ТV-с ингээд хөгжмийн суугууд тэгээд бүгднгөөр нь өөрсдөө гүүгээл тараагаал өгсөн. Ерөөсө шинэ он гарахад 6-аас 7 хоногийн дотор хүн болгон мэддэг болцсон. Тэгээд тэрнээс хойш хийтэд тэргүүлээ 7 хоног хийтэд тэргүүлж тэр үед мундаг дуунууд гарч ирсэн. Одоо манай Сараа гिचийн маань шинэ жилийн цагаан шүн, Ариуна гिचийн цасаа аялгуу, гайс хамтлагийн бас тий шинэ жилийн тухай зөндөө дуунууд байсан. Энэ дуунууд дундаас бас аюу цойлж гарч иж тэр үед одоо миний санаж байгаагаар Сараа гिचээс нэг телевизийн нэвтрүүлэгч ярилцлага авч байсан. Таны аманд яг одоо аялгадж байгаа шинэ жилийн дуу юу вэ гэсэн чинь цасан дээр чиний нэрийг бичлээ. Цасан дээр миний нэрийг бичээж гэдэг нэг хөөрхөн хамтлаг гараад ирсэн. Аюу өргөн дуу байлаа гэд тэгжээс яг тэр бол тодхон санагдаж байна. Ер нь дуу бүтэн гэдэг ямархуу одоо юутай байдаг юм бэ? Түүхтэй яаж ирэн та бүхний хувьд дуу бүтдэг юм бэ? Та бүхний байнгын харилцаатай байдаг хөгжмийн зохиолчд одоо Аранзаа, Бэхбат хөгжмийн зохиолчтойгоо та бүхэн яаж харилцдаг одоо захиалт юм уу? Эсвэл ингээд тэдний өөрсдийнх нь санал байдаг юм уу? Дуу бүтэх түүхүүд ямар маяг байдаг? За. Одоо саяныхаа дуун дээр ингээ өргөжлүүлээд яг таны саяны хэлсэн сэдвэр ингээ ярихад бол цасан дээр дуун дээр бол жишээлбэл бид нар ч яг нөгөө эхлээд одоо Аранзаахтайгаа ингээ холбогдоод ингээ яг ч бие бинийгээ ойлголцох жоохон цаг аавал л да. Бас тэ 1 2 юм хийж үзсэн. 2 3 дуун дээр ажилласан байсны дараа юм дуу. Тэгээ эднэрт маань ийм дуу зохиндоо гэдээ ер нь жоохон мэдээд хэлдэг. Тэгээд цасан дээр дуун дээр ихэд л бид нар ч бас тэгтээ бас юу ясаа нөгөө зарим юм дээр бас жоохон ингээ томтлголоо шүү дээ бас. Тэгээ Аранзаах ирээд та нараа нэг дуу сонсоох гэдэхгүй. Тэгээд авкад утсан чи Аранзаах маань тэр цасан дээр бид нар сонсож байгаа. Энэ дууны шүлгийг нөгөө яруу найрагч Соёнбоо гэдэг маш олон дууны уран бүтээлтэй ажилласан байдаг найз маань бичиж өгсөн л дөө шүлгийг. Тэгээд шүлгээ эхлээд бичүүлээд шүлгээ Аранзаахт өгсөн байсан. Аранзаах шүлгээ харж байгаа. Тэгээд за нэг ийм дуу байна тий. Ирээ сонсоох. Тэгээ очиод бүгдээрээ сонслоо тэгсэн чинь нэг арай дэндүү энгийн юм шиг. Яг үндэ тэгээд таалагдаагүй сонсчоод бас ингээд хоорондоо гараад ярьж байгаа юм л та биш. Арай юу энгийн нөө нэтэр яг тий. Тэгээгүүтээ эргэж ороод Аранзаах руу байлж байгаа. Аранзаахаа ингэчүүл яад юм бэ? Нэг юм гитар гэдэг аюу ярьдаг байхгүй. Гитар нэмүү. Тэгсэн чи Аранзаах за та нар зүгээр л энэ дуулаадах гэдгийгсэн байхгүй. Тэгэл за гэдэг шиг юм болоод тэгэл баг ингээд тэгээ бичүүлэл тэгээ саний сүхийг ярьсан. Бас л да. Тэгэхээр ойлголцоод байх тусам тэгээд цаашаага Аранзаахын өгсөн айгүй маш олон гоё хит дуунууд гарсан л та. Тэрний араас. Тэнд бол одоо итгэдэг болсон уу? Одоо Аранзаахыг одоо юм ярих байсан уу? Юу ч ярихгүй зүгээр. Энийг дуулаадах. За. Та бүхэн маань одоо нилээн одоо хэсэг завсарлсан гэж ярьсан шүү дээ. 4 жилийн завсарлага авсан. Энэ түрүүн хэлдэг нөгөө нэг одоо шинэ амьсгал авах тийм үе байсан уу? Ер нь энэ цаг хугацаатайгаа нийгмийн энэ хөгжилтэйг юм амьдралтайгаа мэдээж бас холбоотой байдаг байх. Анх үүсэж байгаа үед хамтлаг одоо бий болж явах үед нэг тийм сайхан тохироо бүрдсэн шүү дээ. Тэгэхээр энэ одоо өнөөдрийн энэ амьдралд би ч гэсэн заримдаа за энэ арааж ирэн болд юм уу хаад юм уу гэмээр ч үе зөндөө байдаг байлаа. Тэр иймэрхүү уууд хэрэг тохиолддог вэ? Ер нь нийгмийн амьдралтайгаа хэрэг хамтлагийн амьдрал холбоотой байдаг уу? Яг одоо өнөөдөр нин нүгүү хэлэхэд бол ер нь бол одоо дууны уран бүтээл те ер нь урлагт ингээд байна гэдэг өөрөө маш их үнээс дэвчээр тэгээ цаг хугацаа маш олон зүйл ер нь шалтгаалдаг л та. Тэгэхээр бид нар шантарч исэн үе бол байгаа. Одоо нин нүгэл 15 жилийн дараа одоо нэг янз бүрийн зарим нэг маань нуугаад яах вэ? Үнэхээр за юу ярьж ялгах. 4-5 жил бид нар ингээд хөдөлмөрлөөл те маш олон уран бүтээлүүд хийгээл байгаа мөртлөө яг амьдралын хувьд ч юм уу те бас санхүүгийн хувьд ч юм уу бас хэцүү тийм зүйлүүд байсан. Тэрийг бол бид нар одоо тэр завсарч явах хугацаанд ч юм уу ер нь бол бас давж туулж те өөрөөсөө тусдаа өөрөөсдийнхөө бас бодож байгаа өөрсдийнхөө дуртай те тиймэрхүү ажлуудаа бид нар хийсэн. Одоо маа наагийн их энтертайнмент гэдэг одоо видеоны те студ одоо
одоо тэр үед одоо 2008-9 оноос байгуулаад одоо хүртэл амжилттай ингээд бас явж байна тий. Манай Баясуг маань одоо телевизийн салбарт бас амжилттай одоо сундаа сайхан амьдргээд маш том төсөл ингээд хийгээл явж байна тий. Тэгэл ерөнхийдөө тусынхаа юмнуудыг хийцгээгээл явж байгаа. Тэгэл яг бид нэр 13 онд ерөнхийдөө за дахиад эргэж хэдүүлээ гэж 10 жилийнхаа хий дахиад хэдүүлээ шинэ гоё уран бүтээлүүд хий тий. Одоо ягаад тэгэхээр нөгөө хүмүүс бидний чинь хүлээсэн байж идэг. Хизээч хүмүүст бид нэр тарлаа шүү. Бид нэр одоо ингээд болиж хэлэх бидэрт ирэх байдгүй. Тэгвэл бас ер нь ийм баг бас санагцал да. Нөгөө яг тэр 17 8 настай үеий чинь нөгөө нэг юм нөгөө хүсэл байгаа шүү дээ мөрөөдөлтэй. Тэгээд тэр чинь ингээд бүр шүн зүүдэлдэг тайзан дээр ингээд заа дөрүүлээ зогсчээд ярьж тий. Тэгэж яг яасны бас нөлөөд чинь нөгөө хамтлаг үүсгэхэд айгүй их чухал байгаа. А тэгэнгүүт чинь тэр чинь яг ингэж юмаа хийж яваад ингээд мэдээж нөгөө нэг сонирхол буурах уу юу вэ? За ер нь ингээд шантрах уу юу. Тэгээд ингэжсэн тэр маань ингээд жоохон ингээд бүдгэрдэг ч юм уу. Тэгээд ястаа чиг нөгөө 17 8-тай юм чинь нөгөө яг ястаа амьдралынхаа бас төлөө бас за одоо яавал дээр өнөө тэр гэсэн тийм үе бодогдсон шүү дээ тий. Тэгэл тэр үедээ тэгэж яагаад ингэж жаад яг тэр чинь 20 дүүрээд ирэхээр яг ингээд бүр толгой дээр гараад за одоо сайхан яах вэ? Тэгээд одоо нөгөө нэг сая ингээд хуу үе ярьжсэн тэр ажлуудаа ингээд тэгээд тэр нь овоо ингээд жоох ингээд тогтоод жоох уучраа олоод эхэлдэг ч юм уу тий. Тэгээ ирэхээр нөгөө багын зангаа тавихгүй гэх шиг эргээл нөгөө чи ахаад ундраад эхэлж байгаа юм. Тэгэл нөгөө гой юмнууд бүр бодогдоо төсөөл илүү сайжирцсан. Урд нь бол зүгээр дан төсөөллөөр ингэж нийлж яадаг гэсэн бол одоо ч нэрээ сайхан байсан шүү тэр тий. Тэгэл ингээл эргэл нэгтгэл энэ бол айгүй чухал юм. Тэгээд юмдаа жоохон бас өшөө нухацтай хандъя гэдэг чинь. Тий яг үнэ. Алдсан юмнуудаа засъя тэр. Энд ч бараг байгалийн хууль юм байна л да. Аливаа долгион давлгаач нэг хурж ирээл буцаж арж байгаа нэлээд хүчтэй болоод идэг тийм ээ. Ер нь ингээд ийм одоо бой бэндүүдийн хувьд бол илүү их тохиолддог юм шиг надад санагддаг юм. Энэ чинь өөрсдөө л 18-таа бий болсон. Аргагүй л өстой бой бэнд. Тэр одоо үе залуу үе одоо авахд тэдэнтэйгээ хамт байхад бол та нарт их амар байсан үе шүү дээ. Гэтэл одоо сая хэлдгээр ингээл нас явна, дээрээс нь амьдралын ухаан суун, нөгөө дуулж исэн дуу, нөгөө сонсогч шүтдэг хүмүүс нь арай л жоохон жуулч юм шиг санагдана. Арай ойлгохгүй байгаа юм шиг болно. Өөрөөр хэлбэл та нар одоо насны хувьд юм уу, туршлагын хувьд, амьдралын хувьд одоо нас яваад идэг. Гэтэл бой бэнд гэдэг бол бой бэнд л гэдэг шүү дээ. Одоо тэр залуу үеийг давж явах хэрэгтэй байдаг. Энийний хооронд ингэж яг юу гардггүй одоо юм тийм зөрлөлтөө гарах уу? За ер нь бол гайгүй л гэж бодоод байгаа. Ягаад тэгэхээр одоо хүртэл одоо та нарын сонсогч хэдэн настай хүн бэ? Юу гэж бодож байна? манай үеийнхэн л баг. Тэгээ өөрөөр хэлбэл та нартай хамт өссөн. Тий, яг үнэ. Та нарын үеийн хүмүүс байгаа тийм үү? Ер нь ариун их бас ингэдэм юм шиг байна. Одоо бид нар шиг ялангуяа ингэж завсарлаж байгаа ч юм уу эргээд тий ингэж ер нь дурсамжин дээр их маш чухал байдаг тий. Тэгээ хүн чинь нөө ингээд тэгээ одоо бидний сонсч бол яг бид нартэйгээ адилхан ингээд бас нь явж л байгаа. Яг адилхан явж байна шүү дээ. Гэхдээ уран бүтээлч нар хүмүүс бол бас яг тэднэртэйгээ л байгаад байж болохгүй. Бас мэдээж тэднэртэй зориулж юм яаж байгаа. Гэхдээ бас за залуучууд маань юу сонсоод байна. Тэр шинэ эргэлхийлэл бол энэ бүр аюулгүй чухал юм байдаг юм байна. Цаг үетэйг хөлөөний хэлүүлж алхах нь гэдэг хичнээн чухал юм. Бид саяхан битээр яриа явуулсан. Бид гурав яриа явуулсан. Тэгээ тэр судалгаа тэрийг ингэж бүр гоё соргоор мэдэрч тэгээ тэрийгээ бүр яг голыг олж хийн гэдэг ямар чухал үг байсан юм бэ гэдэг яг тухайн үед нөгөө нэг бол тэрийг нэг тоодгүйсэн шүү. Бараг хийгэнгүүтээ энийг хүчээр сонс гэдэг шиг юм болчиход байгаа байхгүй юу? Тэгээд бас нэг тоодгүйсэн байхгүй яг нөгөө өөрсдөө нөгөө нэг тэр бүх л нөгөө хөгжим юм аа ингэж мэдэр явж байгаа. Одоо ч юм бол бас нэг тэр болгон өөр дуу сонсоод гадны хөгжим судлаад яваад хаа болцсон тий. Тэгээ ихээр ингэж мэдээж тийм хоцрогдол бол байна шүү. Яг ингэж бодоод байгаа гэсэн хэдий ч ер нь яг ингээл хийж байгаа юмнуудыг ингээл харахад дуу нь өөрөөч тэр клип хийж байгаа бидний зохиол санаач тэр ер нь жоохон бас ухааны юм тэр бас бодоод байгаа байхгүй. Яг өөрөөсөө мэдээд байгаа мөртлөө яалчгүй энэ насных нь онцлог байдаг юм мэдхгүй амьдралд нийгэмд хандж байгаа хандлагч тэр байдаг юм те. Гаргасан дуунууд нь жишээлбэл дан хайр майр нэтрэг явж исэн бол одоо бас тий. Тэгэл эцэг их ижи аав нутаг ус гээл эмэрхүү руугаа ороод одоо жишээлбэл түрүүнд тэр газар шороо гэдэг энэ дуу чинь 6 онд гаргаж ирсэн дуу одоо дахиад шинжилж байгаа нь болохоор одоо 19 онд гаргаж байгаа нь болохоор бүр илүү жоохон бухимдал төрсөн маягтай ч юм уу гаргаж тэр жоохон энэ насны тэгээд бас энэ амьдралч хандж байгаа нийгмийн энэ хандлага бас нөлөөлдөг байж магадгүй. Ер нь яг яалчгүй 7-онд яг тийм л юм орж ирээд. Гэхдээ сая газар шороо гэдэг дунд маань одоо хамтарч ажилласан Амраа ах маань харсарнаа Амраа ах маань хичээл. Гэхдээ бас хувийн бас тэр нэг юу байгаа байхгүй бидрийг тэр айл 10 хэдэн жилийн өмнө гэсэн Амраа ах маань яг иймэрэл байсан тий. Бүр айл хизээний л Амраа ах маань ийм байсан. Тэгээ одоо ч гэсэн ингээд бид нар сая шинэ дунд дэр ингээд хамтарч ажиллаад ингээд яг л
Омогшлон. Яалч нөгөө заяагдсан. Одоо амраах чи өөрөө нөгөө уран бүтээлээ гаргахтаа давхар маркетинг менежмент юу гэдэг яг энэ бүтээлийн төлөө энийг насныхын зориулга, улирал бүр зориулга, сар болгон энэ дуулагдчих ч гэдэг юм уу. Өөрийнхөө арсарнаа хамтлагийн бас гоё уран бүтээл байдаг. Жишээлбэл аз жаргал үсэ гэхэд одоо ингээл хэдэн жилийн турш тийм ээ. Сар бүр баяр болгоноор энэ төр дуулагдж идэг ч гэдэг юм уу. Фанфар болсон. Яг дөрөвний бидний хэлээд байгаа нөгөө залуу үедээ зориулах гэдэг юм. Одоо бид нар нэг 30 гарцсан ингээл тэгэнгүүтэл бас нэг нас яваад гэдэг юм. Тийм яриад иж бас болохгүй болчиход байгаа. Тэгэхээр яг нэг тал бүрээс нь л яг бодож нөгөө бүтээлдээ хандахгүй болвол те. Өөрсдөөсөө нэг бас нэг 10 ч юм уу 7 8 ч юм уу доошоо үе ер нь бас сонсоосоо гэдэг ч юм уу дээшээ бас мэдээж сонсох гэдэг ч юм ингээд дээшээ доошоо аль тал руугаа бас ховсж хүмүүс таалагдахын тулд бас би уран бүтээл ерөнхийдөө хийхгүй бол угаасаа болохгүй цаг хугацаа бас байгаа юм л да. Тавх маань одоо анх тэр байгуулагдажсэн 2004 онд нэлээ анхныхаа дууг бол ингээд өөртөө бариад ингээд гүгээд радионууд руу миний бодлоор бол радионууд руу машсэн байх. Маш их Цаг үе их өөр болж одоо бол Аражог Хэрваргийн хамтлаг дуучин тоохоо болцсон. Ягаад гэвэл энэ бол цаг үе юм тийм ээ. Одоо бол интернет цахим орчим гэж агуу одоо хүчтэй тийм нийгмийн одоо нийтийн хөгжил бидний амьдралд ороод ирлээ. Тэгэхээр энэ дээр та бүхэн маань ч гэсэн өөрчлөгдөж байгаа хамтлагийн өөрийн одоо тэр сонсогчдод хүрэх арга хэлбэрүүд бас өөрчлөгддөг байх. Ер нь энийг яаж мэдэрч чинь одоо ингээд тоглолт хийх гэж чинь тийм ээ 10 сард те. Тэгэхээр энэ одоо тоглолтоо яаж зохион байгуулахын тулд ер нь энэ фэнуудаа хүмүүсээ цуглуулахын тулд одоо ямар арга хэрэглэх вэ? Одоо уучлаарай би нэг юм хэлж. Яг ариун нэгч саяны яг асуусан асуултыг чи нэг өмнөх асуулттайгаа дахиад холбох юм бол нөгөө залуу үеийн жоохон мэдрэмтгий андаад өнөөгийн хөгжмийн чиг хандлах гэдэг юм ингээл яваад байна гэж байгаа шүү дээ. Тэнгүүд тэдний маань бастаг маркетинг нь болохоор зөвхөн бүх хүн сошиал байж их юм шиг, зөвхөн бүх хүн телевизэл үзэж их юм шиг. Магадгүй хүн машина бариа явж байхад уцаа ухаад явахгүй шүү дээ. Facebook ч юм уу тэр Twitter хуудсыг эргүүлэхгүй тий зурагтаа аваад явахгүй. Тэгэхээр яалчгүй радиогоо сонсдог л байхгүй. Тэгэхээр энэ радио долгионыг бол хайж болохгүй. Бид нар одоо магадгүй тоглолтондоо зориулаад промошн явуулах гэх юм бол бүх салбараа барьж ижил бид нар насныхан таалагдах байхгүй. Нөгөө үе чинь тэгээд бас байгаа л да бас радиод тийм ээ. Бид нар чи явж илээ. Миний зүгээр анзаарж байгаагаар бол биднийг анх 2004-5 он ингээл хамтлагаа байгуулчаад FM-үүд яг шин дуу гарангуут нь хамглаад тэгэл ингээл айгүй гой бөөнөр ингээл дөрүүлээ ингээл яалтанд ороод ингээл явдаг байсан. Явж тараадаг гэсэн. Явж ингээл 10 хэд FM-аар өглөөнөөс ахуулаад ингээл зарим нь шууд орж ирээд гой ярилцлаганд ороороо гэдэг хэлдэг байсан. Тэгэхээр бас тэр чинь бүр ингээд бүр нэг юм бүх радио дээр ингээд аягүй юм дотн болцсон гоё өдөг байсан шүү дээ. Тэр яг нэг тийм үе тий. Тэгээ бид нар ч өөрсдөө бас нөгөө нэг сонсогч байдаг шүү дээ. Яг нөгөө нэг бүр өөртөө радиогийн яг бүр алтан үе гэх юм уу. Бүр яг нэг хэсэг бүр өөртөө амар байсан шүү дээ. Тэр үе чи бид нар өөрсдөө бас нөгөө нэг ингээд зарим нөгөө нэг эргүүлдэг уцтай тэгээд өөртөө хурууга эргэтэл бас ингээд залгадаг тий азтаа гişin юудын гоё нэвтрүүлэг толбогдох. Тэгэл өдөг. Тэгэхээр ялангуяа бидний үеийнхэнд радио бол бүр амар дотн тийм. Яг энэ асуудлыг бол зөвхөн та бас хэлэхгүй байгаа байхгүй. Одоо ингээд бид нэр шинэ цомгоо гаргах гэж байгаа юм чинь бас дуунуудаа ингээд цомгоо ирэхээс өмнө ганц нэг бас нэг сонсогчооч гэдэг юм уу. Энэ байдлаар нэг FM-үүдээр явахлаар өөрсдөө очихлоор гайхаж байгаа FM-үүд байгаа байхгүй. Одоо ер нь яг таны хэлдэг. Ирэхэ болцсон шүү дээ. Дуучид ирэхэ болцсон ш. Та нар ингээд юм гоё юм ч гэдэг юм уу. Тэнгүүд нь дэрэн дээр нь баярлангуудаа бид нар одоо ингээд яг одоо бэлгээ урдчилж хэлнэ гэдэг шиг байна. Бид нар ингээд гоё жаазлаад ихтэй амарцсныг авчирж өгөн FM-үүдээр бас ингэж явъягээ бид нар гоё ярилцаал ингээл явж. Би бүр сая хэдхэн хоногийн өмнө асууж байсан л та. Тий одоо FM-д ер нь айгүй гоё шин цомог гарангуут нэх гоё жаазлаад албан ёсоор ингээд танай FM-ийн хамт олон ингээд тий баялдаг шүү гэд ингээд өгж байгаа хамтлаг дуушд байна гэсэн чинь ойрд гэж ер нь бол баг тийм сайхан гоё. Тэгээ би үнэн жинэ бодлоо Байхгүйгаа муулаад байгаа юм шүү. харсан. Энэ бол цаг үе учраас бид нар бол энэ дээр одоо айхтар тийм эмзэглэх юм бол байхгүй. Бид альва цаг хугацаа цаг үе тэр нийгэмтэйгээл зөгцөж явдаг юм хойно бид нар ч гэсэн адилхан нөгөө цахим руу ч өөрсдөө бас цахимаараа одоо хүмүүсээ сонсож олж авах га тийм ээ арай өөр одоо нэвтрүүлгийн хэлбэр шилжих гээд ингээд бас адилхан л янз бүрийн арга хэрэгслүүдээ хийгээд хувьсаад яг явж ийн л да. А гэхдээ бол нэрэл тэр үе бидний хувьд алтан үе.
Яагаад гэвэл хийсэн нэвтрүүлэг ямар ч хурдан хүн төрдөг байсан тийм ээ. Ямар ч олон сайхан ажлынхаа энэ ачаар олон сайхан хамтлаг дуучид, уран бүтээлчтэй найз нөхөд ах トゥ болж исэн тийм ээ. Ингээ бодоход их сайхан байдаг. Тэгтээ бол энэ альва цаг хугацааны одоо сорилыг гэдэг юм уу? Радио бол даваал туулж тийм байлээ. Тэгэхээр байж л авах. Та хэдийг нэг 35 жил яваа гэхэд нөгөө эмгэн ариунаа амьд байх нүггүй юу тэгээд байгаа гэж. Ярьж суужж магадгүй л байна. Яалчгүй нөрө 107.5 гэхэлэр хизээний билээ те. Тэгэл ариунаа их ч юм гэхэлэр бас хизээний ч те. Тэгэхэд ингээл гой ингээл ороод ирэхэд шинэ долгион 107.5 гээл бас цоо шинэх ингээ хэвээрч гэдэг юм гой байгаа маш гоё. Нөгөө шооч эмба намайг тэгсэн штэ. FM-ийн загалмайлсан эмиг их гэсэн. Тэр хэвээрээ хэлэх юм шиг байна. За хэдүүлээ одоо яг энэ ойн баярынхаа талаар ер нь энэ ондоо энэ 15 жилийн ойг ухта та бүхэн маань яг яах гэж байна тийм ээ. Ямар хуу одоо сюрприз гэдэг юм уу бэлгүүдийг одоо сонсож байгаа хүмүүс та бүхний фэнүүд шүтдэг хүмүүс нь хүлээх вэ энэ талаар бас жоохон мэдээлэл өгье гэж бодож байна. 17 18 оноос яг нэг 15 жилийн ойд зориулаад цомог ер нь яг 13 оноос хойш ингээ цомгоо гаргахыг явжсэн л гэхдээ яг нөгөө цаг хугацаанд дөхөөд ирэх тусам нөгөө бодож исэн бодол хоорондоо ярьж исэн яриад тэгэл хүн амт амлж исэн амлалч гэдэг юм тэрийг нөгөө цаг нь ойртоод ирэхэд нөгөө ингээл амлалтаа биелүүлэх гээл ингээл чичирдэг шүү дээ. Тэгэл 17 18 оноос нөгөө хийж байгаа уран бүтээлүүдээ за хэдүүлээ 15 жилийн ойд шинэ цомгоо авчрах чинь шинэ цомогтой зориулаад нөгөө төрөний ярьдаг нөгөө ухааны гэдэг шиг те сайхан ээжийн тухайн гайхамшигтай сайхан дуу ингээ хийчмээр байна. Нутаг усны дуу тэгээ сайхан хайрын дуу хийчихье гэдэг энэ зорилго тавьж исэн бол энэ гурван дуугаа бол үдэнгээ сайхан дуусгацсан. Тэгээ сайхан дүрсчүүлээд яа гэсэн одоо тэгээ 15 жилийн өдөөс оруулаад орсон цомгоо авчирч байгаа юм чинь тэгээ энэ дуунууд бүгдээр бүтцэн гэсэн. Дүрснийхээ ажил дээр явж байгаа. Тэгээ нэг цомгоо танилцуулсан нэг нэрээ утсан танилцуулга тийм ээ. Сайхан одоо баримтат кино гэж хэлэх нь хаашаа те. Сайхан тийм нэвтрүүлэг бас бэлтгэж байгаа. Өөдөө зориулсан. 10 сар тэгээ тоглолтоо хийх үү те одоо энэ багцаалсан юугаар штэ таваар. Тий, тэгээд 10 сард бол одоо 15 жилийнхаа ерөнхийдөө 4 цомгийнхоо одоо бүх шилдэг хийдгүүнүүдийг дэс бүрдсэн. Тэгээд маш том хэмжээний амьд хүчинтэй сайхан гайхалтай тоглолтыг ерөнхийдөө тавихаар төлөвлөөл ажиллаж байна. За тэгээд мэдээж одоо зөвхөн Монголдоо гэдэг шиг бид нар дандаа Монголдоо одоо хийсэн уран бүтээл Монгол үзэгч сонсогчдод хүргэсэн энэ тоглолтоосаа гадна гадаад одоо энэ амьдрал гэдэг юм уу та бүхний гадаад руу чиглэсэн үйл ажлыг бас ярих хэрэгтэй байна. Миний мэдснээр бол та бүхэн маань одоо Лондонд тэнд байгаа монголчуудаа бодвол тоглосон байх тийм ээ. За Солонгос улсад бас хотуудаар нь тойрсон юм байна. За одоо манай хөрш өвөр монголчуудтайгаа бас хамтарч тэднэртэй уран бүтээлийн холбоо тогтоож байсан юм байна тийм ээ. Тэгэхээр ер нь энэ хамтлагийн хувьд гадаад руу явах ер нь өөр улс оронд очиход өөрсдийгөө үзүүлэхээс гадна шинэ сонин юмыг мэдэрч хүлээж авах нь арай л бас өөр үнэртэй амттай байдаг байх л та. Тэгэхээр тэр явсан үзсэн одоо газраасаа ямар шинэ юм мэдэж олж амьдралдаа уран бүтээлдээ хэрэгжүүлж болохоор байв. Тэрийг хэрэгжүүлж чадвуу. Ер нь цаашдаа энэ талаар бодол санаа байна уу? Байлгүй яах вэ? Мэдээж одоо болж өгвөл дэлхийн бүхэл орноор яваад тоглоод аялаад явахыг л хүсэж байна. Мэдээж тэгээд одоо 2009 онд одоо Англид бид нар бас очиж тоглож исэн. Яг эмэгтэйчүүдийн баяраар 3 сарын 8-нд. Тэг үнэхээр сайхан санагдчихсэн. Тэр үед бол одоо яг үндэ бол бас гадагшаага явж юм үзэж нүд тайлагдаагүй байлаа тий. Тэгээд урагшаага урд хуршруугаар энэ тэр явжсэн болохоос гадагшаага юу явж байгаа юм. Тэгээд Англид бол очиод тоглоход үнэхээр гайхалтай байсан. Тэдний тэр гадны орны соёл, тэр гадны орны одоо хөгжим, урлаг, дуу, хуур, хамтлагууд нь ямар байдیں۔ Тэр мюзикл тоглолтуудыг яаж тавьдیں۔ Ингээд мэдээж одоо хэлэдээс алхаснаар бол маш олон зүйлийн одоо давуу талтай, одоо нүд тайлагдаж ингээм одоо үнэхээр л гайхалтай байсан. Тэндээс бол одоо миний хувьд одоо мартагдахааргүй сайхан дурсан би үү. Тэгээд 3 цуврал нэвтрүүлэг хийж ирсэн байдаг бид нар. Тийм үү. Ус аяллаараа. Ааха. За нэвтрүүлгээ өндөрлөе. Нэг мэдсэн чинь цаг хугацаа маш хурдан өнгөрсөн байна. Хэдүүлээ сайхан хуучнаа дурсаад бас ирээдүгээ яаж тав хүнтэйгээ бас хамт энэ цаг хугацааг өнгөрөөсөн чинь бас залуус насаа тийм ээ тэр 2004 оны радиогоо энэ төр дурсаж сайхан байлаа. Тэгээ мэдээж одоо альва дурсамж сайхан гэхдээ бас өнөөдөр маргааш хоёрыг чухал. Тэгэхээр энэ 15 жилийнхээ ойд хүрээнд бодож сансан ажлуудаа их сайхан одоо бүтээж хуучин фэн одоо үзэгчд
ирчүүдтэйгээ сайхан уулзаж, дурсамжаа сэргээж, цаашдынхаа бас ажлынхаа, амьдралынхаа шинэ одоо амьсгалыг өөртөө цээж дүүрэн аваарай гэж ингэж та бүхэндээ хүсэн өрөөе. Хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Энэ муу симхий ч гэсэн радиогийн минь мартаагүй хурж ирээд юу сэгсгэрч гисэн ариунаатай ингээд ярилцсанд маш их баяртай байна. За та бүхэн маань тэгээд энэ амьдрал үргэлж сайхнараа гэдэг энэ утга санааг бас нэг сонсогчдод сайхнаар хэлээд, өрөөлөө хэлээд тэгээд нэвтрүүлгийн өндөрлөөр дөрвөлээ. За маш их баярлалаа. Тэгээд үнэхээр тантай ярилцаад суухад бол өнөөдөр бол бас дурсамж сэтрээд гайхалтай байлаа. Тэгээд энэ 15 жилийнхаа хугацаанд маш олон ажлуудыг төлөвлөсөн байгаа. Мэдээж одоо намар одоо тийм энэ ойн тоглолтоо амжилттай маш сайхнаар хийхийг бид нар одоо төсөөлөл ингээл ажиллаад явж байна. Тэгээд мэдээж энэ тоглолтын дараа бид нар Европын орнуудаар бас яваагүй тийм маш олон газрууд байгаа. Тэр газруудаараа очиж бас тэнд байгаа одоо ажил хөдөлмөр хийж байгаа монголчуудтай очиж дуурайгаа гэж энэ ойгоо бас хамт хуваалцсан. За тэгээд мэдээж он гараад бас Америкийн хотуудаар гээ Солонгос, Япон гэж төлөвлөж байгаа маш олон ажлууд байгаа. Тийм. За тэгээд нэвтрүүлэгт оролцож өрж оруулсан тийм 100.5-аа нийт хамт олон та бүхэндээ ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөө 2019 онд маш амжилттай байгаарай гэж хүсье. Баярлалаа. За ихэм сонсогчдоо та бүхэн маань амьдрал үргэлж сайхнараа манай уран бүтээлчийн цаг нэвтрүүлэгтэй хамт байлаа. За өнөөдөр Take Off хамтлагийнхантайгаа би болон сонсогчид та бүхэн маань уулзлаа. Ингээд энэ хамтлагийнхныхаа одоо бүх гишүүдийн сайхан дотн дулаан ярилцлагыг хүргэсэндээ би маш их баяртай байна. Энэ маань манай одоо архив фондонд үлдэж дараагийн он жилүүдэд тийм ээ залуу хүмүүсэд ийм хамтлаг одоо тэртээ 2000-ад онд байж дээ гэж иймэрхүү мундаг сайхан ярьсан хөөрсөн одоо ажил амьдралын цэцгэлсэн ийм залуучууд байжээ гэж ирээдүйн маань үнийг сонсох юм да гэж ингэж бодож би бүх нэвтрүүлгүүдэд архивлдээ. Тэгэхээр та бүхэндээ одоо бас дахиад шин амжилтуудаараа радиогоор орж гарч байгаарай гэж ингэж урьж байна. За дараачихаар нэвтрүүлгээр сонсогчдтойгоо дахиад уулзъя. Ирхэм сонсогчдоо баярлалаа. Баяртай. Амьдрал дүргэж чадчаараа дүүрэн амьдрал дүргэж сайхныг авчирдаа амьдрал дүргэж духураар баян тийм болохоор амьдрал дүргэж сайхнараа амьдралыг хайрлаж аль сайхныг олж харж явцгаая. Яг одоо инээмсэгэл баярлал